Энэ жилийн тэгшэрх бахлын өдрүүдийн онцлог нь гэвэл LGBT төв хэдийгээр тэгшэрх бахлын өдрүүдийг бие даан зохион байгуулдагч гэсэн энэ жил бусад нөлөө бүхий LGBT артистуудтайгаа хамтраад олон нийтийгээ маш их сонсож хамтран зохион байгуулж байгаа. Тэрний нэгэн хэсгийг манай нээлтийн видеоноос та бүхэн харж болно. Тэгшэрх бахлын өдрүүдийн арын багт гүйцэтгэх ажил гэдэг бол айгүй тийм бахархмаар ажил байдаг. Хамтдаа байгаа волонтер, сайн дурын ажилчдаа олон нийт дээрээ үнэхээр бахархаж яг тэр их нөр хөдөлмөрийг бодитоор бий болгон харах бол маш гоё гэдэг. Pride-тай холбоотой надад хамгийн тийм тод үлдсэн дурсамж гэх юм бол хамгийн анхны алхалт юм болоо гэж бодож байна. За 2014 онд анхны тэгшэрхийн төлөөх алхалтад оролцож байлаа. Тэгээд тухайн үед айдас, баяр, тэгээд бахархал, за тэгээд эерэг болон сөрөг маш олон мэдрэмжүүд давхцсан тийм гайхалтай үе байсан. Тэгээд би болоод тухайн үеийн LGBT төвийн ажилчид, тэгээд миний найзууд гээд ойролцоогоор 14-өөс 15 тийм хүмүүс талбай дээр анх алхаж ирснаа сандаг. Тэгээд тэрийг би одоо болтол ингээд ангинж дурсаж явах дуртай өчүүд юм нэг юм. Энэ жил миний хувьд болохоор би яг 3 дахь удаага гүйцэтгэх багт Pride-ыг зохион байгуулж байгаа. Одоо 10 жил бид нар тэгшэрх бахархлын өдрүүдийг сайлуулж, муулуулад, тэмдэглээд үзсэн байх шүү дээ гэдэг нэг тийм мессеж нь айгүй гой санагдчихж байгаа. Тэгээ энэ жилийн хамгийн том онцлог нь болохоор яг энэ 10 жилийн ой юм уу гэж би бодож байгаа. Тэгээд дээрэс нь маш урт удаан ковидын дараа юу гэдэг чинь тэгээ танхимаар бөөнөрөө уулзах тэр боломжтой Pride болж байгаагаараа бас онцлог юм болов уу гэж бодож байгаа. Энэ жилийн Pride 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Queer театр болохоор 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээ энэ жилийн Queer театрт өөр ахлах нэрлэгч хийж байгаа учраас надад энэ амар онцгой байж чадчих байгаа. За энэ жилийн хувьд болохоор олон ивентүүд яг өмнөх үдшгээ зохиогдож байгаа. Тэгээд миний хувьд болохоор анх удаа queer театрыг хариуцж авч ажиллаж байгаа. Өмнө нь болохоор зүгээр жүжигчин болж тоглож исэн. Тэгээд энэ жилийн хувьд онцлог гэх юм бол бид нар 2 удаа тайзан дээр тоглох байгаа буюу 8 сарын 27-28-нд 16 цагаас 18 цагийн хооронд тоглох байгаа. Хэрвээ чи энэ жил Pride-д оролцъё гэж бодож байгаа бол битээ айгаарай. Өөрийгөө илэрхийлэх гэж оролдоорой. Бүх ивентэд нь биш зүгээр ганцхан ивентэд нь ч ихсэн оролцож үзхийг хичээгээрэй. Чи чаднаа. Тэгшэрх бахлын өдрүүдийн мэндийг хүргэе.